Цаана уу? Эндэр цагийн минь эерэг мэдээллийн багийнхан насны хүүхдүүд юу мөрөөдөж явдаг талаар хүргэх болно. Би шүтний эмч. Би хүүхдүүдийн шүтнийг эмч. Хаалганы. Одоохондоо тоогооч суулдаг. Тэгээд ерөнхийдөө тоогооч мэрэгчтэй болно. Ер нь хүн идэхгүй юм чи амьдрал чадахгүй. Тэгээд ер нь байнгын элет хэлэцээтэй байна. Тэгсүүднээс. Тэгээд ер нь дээд сургууль төгсдөөгээд ажлын байргуу зөндөө хүмүүс байгаа. Тэрний оронд тэгээд ядаж нэг газар ч гэсэн цайны газар нэгээд ажиллаад ерөнхийдөө хэрэгтэй юм одоо гэж бодсон. Өөрийнхөө хүссэн тоглоом бүтээл. Чөлөө цагаараа өөрийнхөө програмчлалаа илүү хөгжүүлж. Том болоод би зүгээр санхүү бодогчлал ингэж бодож байгаа. Яагаад гэвэл юм аттай гайгүй тийж бодож байгаа. Одоо хэвчээ юм. 6 том болоод эдийн засаг болоод тэгээд ээж аавынхаа ачаалал харуул. Тэгээд гадаадд л явсан. Төрийн хүн болох гэх юм уу? Өөрөө хичээгээл төр улсаа өөрчлөх гээл цагдаа магдал болд юм бол гэж боддог шүү дээ. Яг төр улсаа хамгаалаад гоё харагддаг, сүртэл харагддаг юм. Тэгэл цагдаа болохыг хүсдэг. Тэгвэл ээж маань биднийг ингээд амар гоё хүн болгоод өсгсөн болохоор би ээжтэйгээ л адилхан юм болмоор. Би барилгачин болъё гэж хүсдэг. Яг тэгвэл барилга барих би тоглоомд барилга барих дуртай болохоор барилгачин болъё гэж хүсдэг. Бэт хараан дээр алтартай болох мэрэг аргач болох. Том болоод загвар зохион бүтээх дизайнер болох хүсдэг. Тэг өөрөө ингээд гэртээ гоцхон бүтээдэг байхгүй. Тийм үү? Ямар хөө бүтээдэг вэ? Жишээлбэл Барбиндаа жишээлбэл хормын даашин зэдэр бүтээдэг. Хэдэн наснаас эхэлж? За ингээд 7 наснаас эхэлж байсан. Одоо 8 ингээд 7 сард 9 өрнө.